Хүмүүлийн дээд сургуулийн сургуулийн боловсрол буюу сэтгэлийн багшаар суралцж байгаа 1-р 42 дахь нас үрзээ байна. Би та бүхэндээ өнөөдөр бага насны хүүхдийн цогцлогчдын талаар ярих болно. Энэ нь болохоор зөвхөн цогцлогчд дангаараа оршдоггүй бөгөөд олдмол болон төрөлхийн гэж хоёр ангилдаг байна. Цогцлогч нь бидний чухал биш юм шиг боловч яг үнэндээ хамгийн том чухал асуудал байдаг байна. Одоо үеийн 17 зүйлийн 4-р нь чанартай боловсролыг дэмжих буюу энэ нь дангаараа ерөнхий боловсролын сургуулийн боловсролоос гадна цэцэрлэгийн хүүхдүүдийн одоо хөгжилтэй аягүй бас холбоотой байдаг юм. Төрөлхийн болон олдмол гэж хоёр ангилсан байгаа. Олдмол нь болохоор бид нэр эцэг эхчүүд болон асран хамгаалагч багш нар чанаргүй боловсрол одоо үүдэлтэй бий болдог байна. Одоо жишээлх юм бол бидэнд тухайн хүүхдийг ийм цогцтой хүүхэд байлаа гэж бодоход бид нэр тухайн хүүхдэд ингээд тэр болгонд нь яг энгийн хүүхдүүдтэй яг адилхан аргаар хич боловсролыг одоо арга зүгээр ингээд олох юм бол тэр маань нөгөө хүүхэдтэй би бусдаас өөр юм байна. Тухайн зүйлийг би ингэж чадахгүй байна гэдэг одоо сэтгэл зүйн хувьд одоо асуудалтай болох сэтгэл хөдлөл авах аюултай байх юм. Зохицуулалт маань ерөнхийдөө бол сэтгэл готрол бие махбодоос гадна өөрийгөө хайрладаг одоо зөв Монгол одоо эрхэн болохын гол үндэс юм. Зохицуулалт маань зөвхөн ямар нэг гинтл цогцтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хязгаарлаж чадахгүй. Энэ нь бүх хүүхдүүдэд хамааралтай. Зохицуулалт нь дангаараа биш олдмол болон төрөлхийн гэж хоёр ангилдаг. Үүнээсээ гадна зохицуулалт нь бүхэлдээ зохицуулалтын хандлага гэдэг зүйлтэйгээ бүр нийцсэн байх шаардлагатай. Тэгвэл зохицуулалтын хандлага гэж юу вэ? Хандлага нь бидний зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, тухайн хүүхэдтэй хэрхэн ажиллаж байгаа, тэр хүүхэд хэрхэн тухайн ойлголтыг зөвөр хүлээж авч хөгжиж байгаа гэдгээр онцлог давуу талтай. Оюун ухаан сэтгэл зүйн хувьдаас ерөнхийдөө чухал байдаг байна. Тиймдээ ч бидний яриад байгаа энэ бүх зохицуулалт маань багасны хөрөнгө буюу хүнийг аль болох багасны